За бүгдээр хамтдаа өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв даван тулаад өсөн хөгж гэж байна. Библийн ишлэл нь Филиппой 3:7-9. Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцдог. Тэрч байтугай би Христ Есүс эзнээ таны мэдхийн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би түүний төлөө бүх талаар хохирол амсаж тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд хуулиас гардаг өөрийнхөө зөвхт байдалтай биш. Харин Христэд итгэснээр ирдэг итгэлд суурилсан Бурхны зөвхт байдалтайгаар түүнд олдохын төлөө юм аа гэж. За хамтдаа хэлбэрээр хэлье. Тэгээ би таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өөрийнхөө үгээр бидэнтэй ярьж биднийг өдөртөн дагуулаарай гэж залбирч байна. Амен. 15 охин хувцас солих өрөөнд дасгалжуулагч руу харахгүй сууцгаана. Тэд өмнөх тоглолттой хожигджээ. Дасгалжуулагч хэлэх үгээ олж ядан чимээгүй өрөөнд дундуур алхана. Энэ баг юу болчихоо вэ гэдэл үг бүрэн чангарч байлаа. 3 жилийн өмнө мужийн авраг болж байсан. Одоо нэг тоглолтод ч хожиж чадхаа байжээ. Түүний үгс дүнгэнэн охид ялагдaltaа улан гүнзгий автнаа. Петр Гомez аялал хэрэгтэй хүч чадал хэмээх өдөр бүрийн Библийн мэрэгүү ухаанаар амьдрах номондоо өнгөрснийг орхиод даван туулаад ирээдүгээ дагах гэж зөвлөжээ. Бидний өнгөрсөнд хожигдол аль аль нь байгаа бөгөөд тэдгээр нь биднийг өмнө минь байгаа Бурхны зорилгоос холдуулдаг. Христэд итгэгчид ирээдүг эзэгэндэг. Учир нь тэдэнд Бурхан тэдэнтэй дахин уулзна гэсэн. Тиймч учраас бид үргэлж ухрах бос урагш тэмүүлж айдсаар биш итгэлээр урагшлах хэрэгтэй. Хамгийн сайн өдрүүд бидний өмнө байна гэсэн үг нь Христэд итгэгчдийн ганхашгүй ураа юм. Бид арагш харалгүйгээр урагшилж өнгөрснөөс илүү чухал зүйл бол Христийг дагах үед ирдэг ялалт гэдгийг удирдлага дор байгаа хүмүүстэй харуулах нь чухал билээ. Гэтлэл 4:10-аас Мосе эзэнд эзэн минь өчигдөрч уржигдарч та зарцтайгаа ярьж эхэлснээс хойш ер нь би хизээч уран үхтэй байгаагүй. Учир нь би үг яриа нь удаан ам хойрог гэж хариулав. Эзэн түүнд хүмүүний амыг хэн бүтээсэн бэ? Хүмүүнийг хэн хэлгүй эсвэл дүлий хараатай эсвэл сохор болгодог вэ? Эзэн би биш гэж юу? Тиймээс одоо яв. Би амтай чинь хамт байж юу хэлхийг чинь чамд заана гэв. Харин тэр өө эзэн та өөр хэн нэгнийг явуулаач гэв. Тэгтэл эзний уур хилэн Мосегийн эсрэг бадарч Лев хүн Аарон гэдэг ах чамд байхгүй юу? Тэр хэл яриа сайтайг би мэднэ. Үзэгтэн тэр чамтай уулзахаар гарч ирж байна. Тэр чамайг хараад зүрхэндээ баярлах болно. Чи түүнтэй ярьж үгээ хэлж өг. Би чиний болон чиний амтай хамт байна. Юу хийхийг чинь би та нарт заана. Тэр чиний оронд ард түмэнтэй ярина. Тэр амийг чинь орлоно. Чи түүнд Бурхан шиг байна гэж. Амен. Тэгээд эзний үг та бүхэнтэй үргэлжлүүлэн ярих болтугай.